Нона дэрнэн финанса тэнцэн чанартай уран бүтээл гэж хэлж байгаа шүү дээ. Мэдээж ард талд нь хаалтан дотор рок pop уран бүтээлч, телевизийн салбарын бусад одоо залуу уран бүтээлч байгаа л зүгээр ноён каркас нь гарах гарцаагүй байдаг учраас уран бүтээл үргэлжилж байна шүү дээ. Уламжлал шинжилгээний турган зам. On and off-гүйгээр Монголын яг рок pop урлагийн төсөөлхийн аргагүй бүх зүйлд нь түүх нь байгаа тийм. Тэгэхээр on and off-ын түүх гэхээр бас рок pop урлагийн түүх төрчгтэй явж байгаа юм шиг. Тэгэхээр нэг өгүүлбэрээр хэлвэл Монголын рок pop гэдэг бол on and off. Монголд одоо хамгийн анхны одоо шоу бизнест одоо орж ирэх ёстой нэг жанр буюу нэг урлаг маань үнэхээр видео урлаг байсан. Хамгийн их одоо шинэлэг содон зүйлүүд бол Монголд анхны хөгжмийн клип, дуучдын хөгжмийн клип гэдэг юм бол анх одоо яг On and Off-ын хийснээр анхаарч ирсэн. Бид нар мэдээж хөгжим сонирхдаг хүүхдүүдийн хувьд бол бүгдийг надад хүсэн хүлээж үздэг. Тухайн үеийн анхны клипүүд гэхээр та бүхэн бүгдээрээ бас санаж байгаа гэж бодож байна. Тэр клипүүдийг ер нь хэн хийд юм бэ бид нэр гайхдаг байлаа. Зөвхөн тэр On and Off гэдэг бичгээр бид нар тэр клип гэдэг юм байд юм байна, ийм байд юм байна гэдгийг сүлж мэддэг байсан. Энэ хэд шинээр одоо Ариуна, Сарн Туяа, Сулдагийн хүү Батөргөл энэ хэдийн клипүүдийг анх хийсэн нь тухайн үед байсан залуучуудын нүдэнд их сэргийгээр өртөж тэгээд ер нь ингэж дуу клипжүүлж болдгийм байна. Эн чинь их сонирхолтой юм дуучтай ч одоо хөгжимчдөө ч хэрэгцээтэй юм байна гэдгийг л тэр цагт л мэдэрсэн юм байгаа юм. Нүхий өгсөн бичлэгийг бас сайхан 100-ыг илэр цагт авсан. Тэгээ бас их баяртай тэр чинь. Ялангуяа тэр нэг юу яадаг уянгаа намайг хайсан дээрээс төлгөж унгаадаг бол нийлээ хит хитэн дүүбэл авахулсан. Тэгээд хоошоогоо савж унахаар наа чи худлаа байна жинхнээсээ өгнө. Тэгэж унж байгаа мөрөөд өргөсөн гэж байгаа. Тэгэл нэг мундаг цагаан өмс гэлцүүлээ. Тэр үе чинь их цагаан өмс өмсдөг нэг томооттой эсвэл тэгж битээр нэг клип хийж битээрийн одоо нөхрөл яг тавигдчихсэн. Их л бол эдгээр чинь тийм ч нэг санаа зургаарч эхлэегүй хаа хөрхийнүүд нь уйлга түүлэг янз янз зээл юм болдог л байсан. Тэгээд энэ одоо миний санаж байгаагаар одоо энэ рок попыг яг мэрэгжлийн төвшөнд энэ хэмжээнд аваад хүрээд ирлээ гэсэн бүх хүмүүсүүд яг энэ гараар ирж өөрсдийнх нь клип орсон гэдэг хэн ч маргахгүй. Одоо миний санаанд нэг хэдэн ажил тодхон санагдаж байна. Тэр нэг гитарын гоцол гэдэг энэ хэвлэл хүлдүрээр нурсан балгасан дунд нэг зураг авсан нэг юм ажил байгаа. Анх харж мэдэрсэн одоо үеийн гэвэл манай Вовкагийн тоглосон тэр Requiem гэж гитарын маш гоё одоо хөгжим байдаг. Аялгыг яг дүрсжүүлэх үү гэдэг юм арай нэг өөр өнцгөөс нь харах гэсэн илэрхийлэл. Тэрэн дээр On and Off маань одоо тэр үед бас л их сонин шийдэлтэй одоо мьюзик видео хийсэн их сонин содон санагдчихсэн. Надад бол хамгийн анх удаа би тэрүүгээр л On and Off-ыг ямар гоё одоо уран бүтээл хийдэг хүмүүс вэ гэж одоо боддог байсан. Видео клип боловч миний энэ оюун ухаанд яг зураг шиг хадгалагдаж үлдсэн. Нэг охины түүх явж байгаа боловч тэр охин, тэр хөгжим, тэр зураг авалт, тэр саарланган дээр улаан тэр охины тууз ингэж ард үлдчихэж байгаа. Энэ гайхамшигтай дүрсжүүлэлт их сонир мэдрэмжийг төрүүлсэн. Сонир гэдэг нь гайхамшигтай. Одоо хүртэл мартдаг. Яг л тэр үед зөвхөн ганц хөгжим дээр клип хийн гэдэг ойлголт ерөөсөө ер нь байхгүйсэн шүү дээ. Тэгээд ийм
3 бүтээлээс хойш би On and Off production-ыг үнэн одоо хүндэлж, биширч эдгэртэй хамтарч ажиллах юмсан гэдэг юм хүслийг төрүүлж ижилээ. Зөвхөн одоо харангийн хувьд л ярьж байгаа болохоос энэ бол өнөөдрийн Монголын рок pop ертөнцид бол маш том хувь нэмэр оруулсан. Ер нь одооний энэ продакшнууд ер нь On the Post жишээлх юм бол ингээд салбарлаад гарцсан. Монголд том продакшнууд жишээлх юм бол гарч ирж байна. Тэгэхээр энэ одоо хугацаанд 20 жилийн хугацаанд бол орон бүтээсэн одоо уран бүтээл гэх юм бол маш олон л доо жишээлх юм бол яг томоор нь рок пop ертөнцтэй харьцах юм бол одоо Онон Баттай ажиллаг уран бүтээлч юм байхгүй байна. Өнөөдрийн Монголд одоо рок pop ертөнцтэй нэлээд нэр хүндтэй явж байгаа бүх хамтлаг дуучид бой хамтлагууд ч ер нь ямар ч хамтлаг дуучид бүгдээрээ хамтарч ажиллаж байсан байна. Монголын рок попын хамтлагуудын ялангуяа 90-ад оны үед байгуулагдсан хамтлагуудаас өнөөдрийг хүртэл бол мэдээж On and Off-тай бол салшгүй холбоотой байна. Ялтшгүй хамгийн анхны тэр чамайг зорино. Чон гээд хоёр дууны клип одоо манай Онбат тэр тулгай гансрын ингэсэн хэдэн залуучууд манай гэрийн тэнд аршин төвтөнд очиж одоо нурцсан тэр хуучин хотгийн тэнд очиж нэг зураг авсан. Одоо энэ клипэн дээр гарах жижиг цагаан байшин бол Монголын рокийн музейд авч тавьж үзсэн. Нэг бизнесмен 20,000 төгрөг олж бүх төркийг зөвгөө явуулсан байдаг. Одоо энэ л энэ байшин болж байгаа. Одоо тэгэхээр зөвхөн клипэн дээр дүүрэн өгч байгаа. Энэ клипний оператор мөн манай Гансрэ байсан юм аа. Ер нь мэдхгүй зүгээр клип монтаж хийж байгаа хүмүүс найруулагч юм бол өөрөө хөгжимчин өөрөө мундаг мэдрэмжтэй хөгжимчдөөсөө илүү цаадах юм боддог хүмүүс л ер нь амьд хөгжмийн клипүүдийг л мундаг хийж байгаа. Тэрнээс биш одоо бол нэрээ би бол одоо болтол би нэгийг ч олж харахгүй байна. Амьд хөгжмийн клипүүд гадуу дотор зөндөл гарч. Тэгээ нэгийг ч олж харахгүй байгаа ш. Нэг ч гитар тоглож байгаа бүгдийг нэг айтайхан талаас нь аваад нэг ганц флан ч гэсэн би ойлгохтой харж чадахгүй байгаа. Дараа нь бол одоо харангатай бол 93 онд Майрок тоглолтыг олсон циркэд тоглоход On and Off манай тэр тоглолтын тухай зураг авалтыг бол бүтэн 6 өдрийн тоглолтноос төвөрлөж бичиж авсан. On and Off-ыг явж байгаа л үзсэн. Тэгээд жог ах тэнд нэг юм үзүүлээ гэдэг. Тэгэл ингээд үзсэн чинь 1993 оны Майрок концерт гардгийг. Тэгсэн чинь нөгөө хилэнцэд харц гэд манай дуу байдаг. Их гоё рок дуу л да. Тэрийг яг төрсчүүлсэн. Тэгээ өөрт нь гоё материалууд байсан те. Тэгээд яг ингээл яг тэр концерт тэр чигээр ингээл нүдний өмнөр урсаар өнгөрч байгаа байхгүй. Тэгээд тэр залуунаас эрч хүүч одоо юу гэдгийг яг тухайн үед байсан тайз, дэлгэц яг тэр чигээр ингээл On and Off хийцэн байсан. Энийг би яагаад ярьж байгаа гэхээр харангийн 10 жилийн хойш байлуу да юу ч байлуу энэ зориулаад хашир сэтгэлээрээ бэлэг барьсан. Тэгээ би тэрүүн дээр нь бид нар их баярлж. Тэгээд тэр маань хаяа зургатаар явдгийг ер нь бол. Тэгээд өөрснөө байхгүйгээр нэг хуучин төрснөөс нэг гоё эвлүүлээд тэгээд хамгийн гол нь тэр дууга их гоё дуу сонгож тавьсан байгаа. Ерөнхийдөө манай Онон Батч их рок талруу юм шүү дээ. Одоо хүртэл үснэ одоо урт хэвээрэл
одоо ингэ явж байгаа. Тэгээд өөрөө бас гитар тоглодог, өөрөө бас бит сан гэж хамтлагт бас дуулж исэн. 1992 он хүртэл Хөгтөнгөр хамтлагтай би даралт хөгжимчин тэгээд дуучин гэдэг байдлаар ажиллаж байгаад 93 оны дундуур Никтон гэдэг өөрийнхөө хамтлагийг байгуулсан. Осонгийн дүүлийг би 9 дугаар ангидаа зохиосон санагдаж байна. Яг хамтлагаараа Никтон бүрдээл бид нар тэр дуугаа хийгээл тэгэл тодорхой хэмжээний хэдэн тоглолтууд болон тэгэл тайзан дээр хийдэг тоглогдсон. Тэгэл 94 оны гол 95 он хавцаа Осонгийн дүүл клип гарсан. Тэгээд бүр их тийм шууган дайрсан тийм клип болж чадсан. Тэгэл хүмүүс маш хүрсэн. Тухайн үед Осонгийн дүүл нас сайн хит дуулж чадсан гэж би боддог. Тэгээ энэ дуу ингээд хит болоод ингээд тэр дууны клип маш үргэлж үүсгэсэн гэж би боддог. Олон ч хүмүүс ер нь бол танаа Осонгийн дүүл дууны клип маш гоё бидэрт ингээд таалагддаг гэх. Монголын урлагийн болон рок попын бүх юмнуудыг хөгжлөөл асаагчлах юм байна. Тогтвортой, чадaltaй, тууштай хамт болно гэж боддог. Professionalism гэдэг шүү дээ. Мэргэжлийн яг л бүхэл талаараа яг үнэхээр найдвартай цорын ганц гэж би бол хэлж чадна. UBS Music-ийг санаачилж хийсэн явдал бол ерөөсөө онон товтой салшгүй холбоотой. Яагаад бол тэр үед ганцхан л онон довл клип хийдэг байсан гэж би бодож байна. Үүндээ бол тэгдэг байсан тэр үед харанг хурд Ариунагийн нөгөө Маллахын дуу өдрээр хийсэн клипүүд байдаг шүү дээ. Шувууха гэж нэг уран сайхны киноны хөгжмийн зохиолчор би ажиллаад тэнд одоо нэг дуу тэр кинонд зориулсан нэг дуу бичсэн. Тэгээд тэр дуундаа бол Амлсан хайр гэдэг нэр өгөөд Ариуна Балгараас одоо төгсч ирээд дөнгөж төгсөөд ирсэн байсан гэдэг. Соёл эрдэнэ хамтлагт ороод ажиллаж байсан тэр үед On and Off Production гэдгийг би мэддэг болсон. Тэгээд энэ залуучуудтай хамтарч ажиллах гэсэн тийм хүсэл сонирхол бол надад тухайн үед бол маш их байсан. Нонотой Тука хоёртой яриад миний аавтай уулзгаар болсон. Тэгээд Онбатука хоёр манай гэрт ирээл хууч хөрч суусан л та тэр оройно. Тэгээ би юу гэж хэлэх чихэр миний аав маань хэрвээ тэр Амлсан хайр клипийг өөрөө санхүүжүүлж Амлсан хайр гэдэг энэ дууны одоо клип энэ сайхан дууг хамтарч бүтээхэд цаашдаа бидний хамтын ажиллагаа эхлэхгүй байсан болов гэж бас бодод. Тэгэхээр би аавтай их баярлалаа. Та бүхэн бүгдээрээ On The Production-ы эмблемийг одоо эргээд нэг сандаа. Тэр бол нэг юм нүд байдаг. Энэ нүд одоо би эргээд бодох нэ. Үнэнхүү голыг олж харсан нүд мөн байж гэж би дотроо боддتي. Тийм залуу үеийг их сайн дэмждэг тийм байсан юм байна. Тэгээд жишээлбэл зүүд клипч бай одоо хоёр ч дандаа л үнгүүл хийчихсэн. Бид нар чинь хэдэн төрөгч байдгүй л байсан. Тэгэл клипний продакшны ажил гэдэг үл юм байдаг юм байна гэдгийг анх удаа би тэр ажлаас өмнө харсан. Тэгээд хүмүүсийн олон хүмүүсийн зохион байгуулалт тэгэл тэр тайз зас гэрэл тэгээд камер гэдэг бол бидний хувьд тэр нэг тийм маш том маш тийм аймар юм шиг айхтар юм шиг бүгд нэг тийм тасарцсан одоо хүмүүс үлээ найдвар. Тухайн үед одоо бид нар ч одооны хорол юу хэмдэ CNN-ийнхэнтэй хамтрагцсан юм шиг тийм гоё сэтгэл төрж байсан да. On and Off-ын чинь бол ер нь бид дөрвийн хувьд бол тэнгэрийн амьтдалтай хэцүү олдоход хэцүү. Тэгээд On and Off-тай хамтарч юм хийж байгаагаараа маш их бахархдаг.
тэгэл ерөөсөө клип хийлгээл бол тэгээд тэр нь бол бас яг хамтын санаагаа их зөв ойлголцдог хоорондоо. Зүүдгээд клипийг нэг тийм үлгэрийн охиноор ингээд хийнэ гэл. Тэгээ бид нарт бас тийм зохиол дээр нь зохиол тэгэл ер нь яг тоглох жүжигччүүд юм тэр юм дээр нь бид нарт бас нэг сайн мэдэхгүй. Тэгэл on and off-тол клип хийж ивэл тэгэл тэр бол тэр зохиол тэр раскадрок гэдэг юмыг нь харахчгүй пижигнэл очдөг. Тэр 96 онд ч одоо юу одоо энэ HD байдгаа хайн 8 чинь сурагчгүй байсан гэж шүү дээ. Тэгээ сонирхч одоо баг айл орог тоож ирэхлээргүй тийм видео камер чинь тухайн үед гарч ирээгүй байсан гэхээр чинь тоног хөрөмж одоо тэр техникийн хүчин чадал боломж болцоо маш муу байдаг байсан гэж таарж байгаа юм л да. Анхны одоо энэ зүуд клип тэгэл оддоо тэгэл тухайн үед мэдээж одоогийн байдлаар бол тэгэл зардал нь гэхүүл нэг л амар л марх байсан баг. Тэг ингээ бодоод байхад залуу их дэмждэг. Бидний ч их дэмжсэн. Тэгэл араас нь угсруулангуудаа оддоо 2 гээд дуунахын клипийг бас хийлгэжсэн. Ерөнхийдөө оноохын ингээд бид on the production ерөнхийдөө ярьж байгаа нэг клип болгон дээр заавал нэг тийм шинэлэг юм бай. Клип болгон дээр сони юм бай. Клип болгон дээр тийм дэвшилттэй юм хийгдэг тийм зүйлүүд байсан. Шийдлүүд нь гэхдээ дандаа хоорондоо ондоо. Зүгээр нэг жижигүүрийн шийдэлтэй клип бол одоо хороод ертөнцөөр бүх улс орн бүх хүн хүндлэдэг хэлтэй. Клип хийх хүн болон жижигүүрийн шийдэлтэй одоо нэг хөөрхөн гарчсан гэдэг ч юм уу. Эсвэл амар баян юм шиг харагдчихсан гэдэг ч юм уу. Амар бак юм шиг харагдчихсан гэсэн тийм шийдэлтэй клипүүд бол ертөнцөөр дүүрэг тий. Харин өрмөц гоё урд өмнө ингээд нэг байнг үзэж байгаагүй ч юм уу эсвэл огт үзэж байгаагүй шийдлийг үзүүлэх хэрэг гоё. Тэрч ма харуулслаа эзэг би нэг тодгож хэлмээр байна. Харуулслаа эзэг бол ингээ одоо харж байхад хүртэл энэ одоо ч технологи маш өөр болчиход байгаа мөртлөөсөө үнэхээр яг нэг гараа гаргаад нэг бүтээл юм байна даа л гэж надад харагддгийн дээр нэг үдшгийсэн гэдэг боддог клип бол бас хүнд бол тийм олон биш. Гэхдээ би бол харуулслаа эзэд их дуртай байдаг. Харуулслаа эзэд бол одоо ч яригддаг клип. Одоо ч дуулагддаг, одоо ч хүмүүс дуртай. Тэр клип нь ч дуртай. Тэр бол бүх юм ухраал ерөөсөө тэр шийдэл үнээр гайхамшигтай гоё. Одоо ч гэсэн ер нь бараг хэрвээ студид продакшн хийж чадхааргүй юм клип гэж би бодож байна. Анхны клипийг хийж яхад гайхчлаасан л таа гэл. Нэг хэсэг яг яаж хийсэн бэ гэдэг нь видео продакшныг ч гэсэн сайн ойлгодог байсан. Яг клип болоо гараад ирсэн чинь яг үзэж байгаа үзэгчийн нүдэнд болохоор бүх юм зөв явж байгаа мөртлөө хорвоо ертөнц орчин бүгд буруу яваад. Би л тэр юусэд тийм юм байдаг ч гэж ойлгож байгаа юм. Харж байгаа ч юм яг өмнөд л өмнө. Яг сүүлийн үед бол яг юм хөгжсөн ингээл хин төрүүлж гадаадын сони юм харан тэрийг харангуйдаг гэс Монголд авчираад хин нэг хүнийхээ амьдрал дөөрэлгал хийчихдэг тий. Тухайн үед л тийм байгаагүй тийм хүчээгүй хүн дөөрэлгал тэрийг дөөрэлгал юм дөөрэлгал гэсэн юм. Энэ бол яг онон бот найруулагч юм бол өөрийнх нь хэр гайхамшигтай гоё шийдэл гайхамшигтай гоё санаа харуулслаа. Одоо ч гэсэн хүмүүс YouTube дээр бол хүмүүс аяих орж үзэх туфттай клипний нэг. Тэр бол үнэхээр тэр үед бол гарч ирсэн хамгийн содон бөгөөд хамгийн өстө солиотой гоё клип.
ерөөсөө дуугаа сайн мэдрэх, дуугаа тэр найруулагч өөрөө тэр дуу юу өгүүлж байна, дуу ямар зохиол хэрэгтэй, ямар монтаж, ямар өнгөс хэрэгтэй гэдгийг л маш сайн мэдэрч чаддаг л одоо найруулагч л байх юм бол аливаа клип аливаа дуу амьдрал явчихдаг. Тийм учраас бусад продакшнс ялгаатай зүйл бол илүү дууг сайн мэдэрдэг. Бидний зохиоцсон дуунуудыг ихсэн ойлгодог ийм хэв маяг болж байна, ийм урсгал орж байгаа юм байна. Ийм өгүүлж байгаа юм гэдгийг маш сайн мэдэрч чаддаг л бол бодож байна. Тэр үеэс бол ноонон-дофын ажил тэр хөдөлмөрсөн үн цэн гэдэг бол зүгээр нэг нэвтрүүлэг хооронд гараад өнгөрдөг. Нэг цагны зай бөглөх маягаар. Тэгээ надад бол тэр их харамсалтай байсан л да. Тийм учраас ерөөсөө тэр үед 20-30 клип байсныг дээрээ одоо болоод UBS Music санаачилж байгуулад хөтлөөд ингэж явуулсан байгаа. Монголын орчин үеийн хөгжимд салшгүй нэг хэсэг болсон видео продакшны ажлыг одоо оруулж ирснээрээ одоо манай Монголын орчин үеийн хөгжим одоо бас нэгэн талаараа бүтэн болж байна гэдгийг би хэлэх гээд байна л да. За тэгээд дуучин чамда клипийг бол маш гоё өрнөц. Тэр бидэрт бол тийм шарик марик байна ингэж явна гэж үсэн яриаггүй шүү дээ. Тайтгарл гэдэг клип үзэл байжсэн чинь камертаныхаа орж ирэл тэгэл яг цаг боллоо хонгор мэн гэдэг тэр клипэл захиалал байх шиг байсан. Тэд нэг клипийг бичүүлэх гээл. Тэгэд бас тэр үсэг сайхан үе байсан шүү. Ямиг өнгөрсөн ан бодохоор ямар их том байсан яг мэдэрдэг. Одоо ингээд зүгээр л эргээд урсгаар одоо яг л тэр үе ямиг ингээд жоохон тунгаагаад нүдэндээ ингээд эргүүлээд дүрслэхээр бол одооны амьдрал бол хажууд нь их уйтгартай их сонирхол багтай их тийм унтаа юу гэдэг юм хэлэгчэг болдог. Тэр үед бол ингээд авуулал бичигдээд хүй хаа юу болж байна яаж хийж гэл ингээд тийм л найр наадамшигч үе байсан юм уу хайш. Ямар ч одоо жигтэй юм. Тэгэл өөрөө ирэхгүй л одоо алтан үе гэж ярьдаг багтаа нөгөө тийм л үйл байсан юм шиг л. Тэр үеийг би болгосон бүтээгчтэй л аргагүй нэг нь бол оонын дог байсан. Хуучин бол магадгүй дуучид хөгжимчд илүү чухал байсан гэж магадгүй юм. Сүүлийн үед бол үнэхээр энэ продюсерүүд илүү их чухал гэдэг хандлага чинь одоо зах зээлийн нэг том тохиол байна шүү дээ. Онын давхар бол үнэхээр энэ бол тийм ээ тэр хүмүүсийг зөвд болуулах. Зөв олон нийтэд тэр одоо авиаснуудыг тодруулах юм дээр үнэхээр одоо маш том байр суурь эзэлсэн гэж би бол харж байгаа. Тэгэл тэрний дараа ингээд харахад бол мэдээж номын тас тэгэл орж ирж байгаа бас л ялгаагүй энэ продакшнаар дамжаал. Манай хамтлаг маань бол зургуулаа байсан тэр үед. Бид нэр өөрсдийн гэсэн уран бүтээл хийх хүсэл мөрөөдөл маань маш их байдаг боловч тухайн үед мэдээж одоо боломж нөхцөл бүхэл зүйл ингээд нэг юм хаалттай. Өөрсдөө хүч бидний одоо хүчин зүтгэлийн хүсэл мөрөөдлөөс маань хамаагүй илүү давсан бэрхшээлүүд биднэрт их тохиолддог байсан л да. Олон ч хүнд санал тавьсан гитарчин Өөжгийн ах, Тайван Батах, Букаах. Тэгээд биднэрт нэг сайхан одоо азтай гинхээр үнэхээр биднэрт одоо бурхан тэнгэрээс ч юм уу харж удсан бид нарыг бурхны авралаар их үү, азар их үү одоо нэг гэр бүлтэй бол танилцсан. За энэ гэр бүл бол Онон Дов Production, Онон Батах, NASA гэж хоёр маань байсан. Анх NASA гэж маань бол 107 радиод ажилладаг байсан. Бацүгтээр 107 радио дээр намар байсан да. Намар 11 сард байв. Тэгэд анх одоо NASA гэжтэй танилцаж за ямар дуу дуулдаг, хичнээн дуутай гэдэг талаар яриа эхэлсэн. Тэгээд ингээд уулзалтын дараа бол Онаахтай танилцсан. Онаах бол эхний ээлжинд бол 2-3 удаа бол цааргалж ирсэн. Юу хүүхдүүд вэ? Юу хамтлаг одоо тийм хэцүү яах гэсэн ингээд. Тэгээ одоо NASA гэж маань тэг гэр бүлийн хүрээнд одоо сурчлагаа хийсэн үү? Хүрдэнтэй болж тэгээд бид бүхэн нэг өдөр ярилцж байгаад тэгээ Онон Дов Production-ыг захирал Онон Батахыгаа
өөрсдөө бэлтгэл хийдэг байсан нэг юм зааланд өрсөн юм байна. Өнөөдөр энэ уран бүтээлч болох, өнөөдөр номын тас хамтлаг гэж нэр хүмүүс танигдах нь боломж гарч ирсэн нэг тийм түүхэн үйл явдал бидний хувьд болсон. Энэ юу гэх юм бол On and Off Production-ы одоо бид хамтлаг болох. Энэ бол одоо номын тас хамтлагийн хувьд бол үнэхээр маш том боломж, маш том одоо лев донгоосон гэсэн үг л дээ. Гэрүүлтэйгээ On and Off Production-тайгаа ингээ уулзаж өнөөдрийн одоо олонний танил болсон энэ их сайхан нэр хүнд олонний хүндлэл ийм юмд хүрсэн юм аа. Одоо энэ өнөөгийн байгаа энэ амьдралын минь замыг зааж өгсөн ачтай боёнтой хүмүүс бол яалтчгүй On and Off Production ансаагч оноо хоёр юм шүү дээ. За ингээд On and Off Production хамтлаг болсноор юу өөрчлөгдсөн бэ гэдэг талаар бол мэдээж би ярмаар. Нэгдүгээр бид нар бол маш сайн зохион байгуулалтанд орж өгсөн. Байнгын одоо бэлтгэл сургууль биднэрт хэрэгтэй байсан. Адаглал одоо хүмүүстэй яаж харьцах уу? Оноохоо суралцж илаа, нансаагчаа суралцж илаа. Хамгийн гол эерэг үр дүн бол эдгээрээс гадна урлагийн хүмүүс, урлагийн орчныхан, ялангуяа рок попын бид нарыг On and Off онгийн дүүнер, On and Off-ийн хамтлаг гэдгээр одоо хүлээж авч бид нартэй уран бүтээлч гэдэг утгаар нь харьцаж эхэлсэн. Одоо номын таст гэж хамтлаг байдаг да одоо бүгдээрээ л мэднэ. Номын таст хамтлагийг одоо хамгийн одоо анх санаачилж, дэмжиж өөрснөө одоо гаргаж ирсэн одоо хүмүүс бол манай On and Off штэ. Тэг үнэхээр бас өөрснөө дотроосоо бас хажуунаасаа Монголын рок попт бас нэгэн үед нэгэн хэсэг болсон бой бэндүүдийн одоо нэгэн чадварлаг бас хамтлагийг бол гаргаж ирснээр бас онон бат бас их юм хийсэн ийм залуу. Тийм ч учраас 1997 онд бид нэр одоо маш сайн ууггүй бэлтгэлийг хийж эхэлсэн. Тэр маань өөрөө бидний дуучин болох одоо дуулж сурах анхны одоо нэг юм хамтлаг гэдэг бол маш их бэлтгэл хэрэгтэй. Биенийг ойлгох, сонсох, ялангуяа өөрийн гэсэн хувь хүн болон өөрийн гэсэн хоолойны характер дуучин гэдэг утгаа гаргахын тулд их сургууль бэлтгэл хийх нь боломж өөрөө нээгдэж өгсөн. 98 оны хавраас бид урсан сэтгэл 2 дууга FM дуу тэр маань үнэхээр хүмүүсийн анхаарал татсан. Одоогийн бидний мэдээ бол нэлээд хит болж бөөн болж. Анхны нэрийн утас болсон энэ клип маань бол бид клип байдаг. Одоо би ингээ харахад бол хамаагүй туранхай хөвгт байсан байгаа байхгүй. Гэтэл би тэр дөрөв дотор л одоо бүдүүн гэж хэлэгддэг байсан юм л. Одоо өнөөдрийн байгаа энэ одоо биеийн харьцааг одоо энэ хүнээс л хүмүүс одоо бол их гоё дурсамж үлдээсэн байна. Бид нар туранхай одоо дөнгөж 10-аад өгсөн байна. Тэрний тэр бүжигнүүд биднес ч гэсэн өөрснөө бүжиглээл. Тэгэл янз бүрийн утаа, гэрэл тайвал бороо эдгээр бол тухайд бол яг тэр бой бэнд гэдэг өсвөр залуу насны хамтлагийн хувьд бол үнэхээр биднийг харуулж өгсөн тийм гоё бүтээл болсон. Ялангуяа бидний тэр өмссөн хувцлалт, имиж гэх юм уу тэр нэр маань бол өнгөлөг, гялгар. Дуурсан бол сэтгэлээ чи бидэнд дэлгээж гээл цамцаа ингээд ярдах баг гэж ярсан чи ингээд амар туранхай хавирг ингээд нэдрүүлэг юм аашаа Гих нарны туя итгэл мөрөндийг авчирдаа энэ мэдээж үнэхээр одоо гоё клип болно гэдэг итгэлтэй байсан. Тэгэж бид дууны клип бол өөрийн гэсэн тухайд их онцлогтой юм ирч хүчтэй залуусыг үнэхээр бас нэг зөвхөн залууч гэхгүй дээ. Бүхэл насны таалагдсан гоё клип болсон. Анх одоо юм үзүүлсэн, таниулсан энэ урлагийн салбарт бол дууд өрсний одоо энэ клипийг яаж хийх талаар одоо анх одоо таниулсан, анхны ойлголтыг өгсөн production бол On and Off Production. Дараа нь бид нар дурласан сэтгэл клипээ Цэтэн болгон амьдардаг байсан 30 дугаар хашигт маш том сайхан зогсолмор газар хийсэн. Тэр бол
аюулгүй өнгөдөрсний хувьд ч гэсэн тухайн үед нэг жоохон борч юм шиг тийм өнгийг сонгож одоо сүүлд бүр 2000 одоо 5 6 оноос клип хийдэг хүмүүс бол бор мор өнгөтэйгээр ингэж гэдэг юм сэтгэж одоо эхэлсэн. Түүнээс анх бол тэрийг бол 98 онд On and Off production хийжсэн. Урсгал сэтгэл гэдэг дуу миний өөрийн зохиосон дуу болооч тэр юм уу. Клип хийх гэхээр бүр их юм одоо сэтгэлийн юм хөөрөлд орж үссэн гэж ард зааж те. Зүгээр л нэг сургууль гэр хоёрын хооронд явдаг байсан хүмүүст ерөнхийлөгчийн одоо хашигт орж клипний зураг авах болно гэж бол бас их сонин санагдчихсан л та. Бүх л юм ингээл сюрприз ч юм шиг. Бүх л юм ингээл дандаа ингээл нэг юм гайхшрлыг баяр баясгалан гэж авчирч байсан те. Тэр маань ч гэсэн бас бид бүхний уран бүтээл хийх тусыг дэм болж ирч хүч уран зориг өгч ирсэн болов уу. Тэр хувцлалт тэгээд тэр зураг авалт тэгээд сүхөгийн унаад цагаан амьс гарч байгаа хэсэг болоод гэсэн ингээд алхан тутам хийсэн үйлдэл бүхэн маань их чанартай, чансаатай, өнөөс тамтлаг гэдэг нэрийг одоо өдний хүртэл авч явахтай холбоотой бүхэл зүйлийг хийсэн багтагч бол яахахгүй он байна. Энэ хоёр клип гараад ер нь номдоос тамтлаг бол одоо сонсогч нарт хүмүүст ард түмэнд өөрсдөө зөвшөөрүүлж чадсан, гарч ирсэн, хит болсон. Тухайн жилдээ бид нар Pentatonix 98 наадмын шилдэг дебют тамтлагаар шалгарч. Ингээд бид бүхний мөрөөдөл бол үнэхээр бодитойгоор биелж эхэлсэн нь бол On Off production-ы хийсэн ажлын үр дүн харагдаж эхэлж байгаа. Бүхэл уран бүтээлийн ард бол амар 30 секундын рекламны урд маш олон ажлууд болдог. Нэг клип 5 минут ч 3 минутын ард бол маш том нүр хичээл зүтгэл ажил хөдөлмөрлөл болж идэг. Энэ яг бидээс өөртөө онцлог юм л да энэ мэргэжлийн. Би бол On Bot-ыг бол илүү тийм продюсер хөгжмийн талдаа үнэхээр гайхалтай уран бүтээлч гэж би боддог. On Bot гэдэг зүйл өөрөө энэ On Off гэдэг продакшныг бий болгосноор яг л рок попын шинэ үеийг авчирсан юм уран бүтээлчээ. On Off-ын клипүүд сайхан клипүүд дээр үеийнч тэр одоо ч хийж байгаа тэр бол зураачийн ажил харагддаг. Ердөө яг нийт зохицоороо нэг комплекс болж харагддаг. Энүүгээрээ бол энэ бол мэрэгжлийн ур чадвар энэ бүх юмыг бол илт гаргаж ирдэг. Тэрүүгээрээ бол ялгаатай байдаг. Манай совдын хөө нэг дуусныг дуу энэ гитартай тэр энэ гүүрэн дээр авсан зураг байх хэвээр. Тэгээ тэр нэг газар тэр зураг авах газраа ингээ сонгоод автсан. Тэгээ тэр нь тэр аялгуунд төсчүүлэхэд зогсож байгаа тэр чанараа болоод их олж харж явсан ийм юмнууд бол байдаг юм. Гүүрэн дээр бичлэг хийнгээл тэгэл яг өнөт юм уу гүүрний чин дээгүүр нэг доогуур нэг хажуугаар нэг тэгэл өнөө бариул төвшлгийнх нь наагур цаагур ингэж нэг авч яриад тэгэл яг хөөрхөн клип хийцэн дээ. Ер нь клипийг бол нэг тийм захиалгаараа мөнгө төлөнгөд хийдэг биш зүгээр таалагдсан дууга бас нэг дундаа клип хийдэгээрээ On and Off бас илүү онцлогтой. Чимийн клипийг магадгүй үзэгчд маань санаж байгаа. Чимийн клип 2000 онд тухайн үедээ гарч ирэхэд маш олон үзэгчтэй, олон хүмүүсүүдийг байлдан дагуулсан юм дуу болж чадчихсан. Энэ Чимийн цомог дотроос Чимийн дууг сонгож клипийг хийсэн найруулагч маань өөрөө Ноно шүү дээ. Энэ дуун дээр л клип хийвэл энэ дуу маш их амжилттай болно гэдгийг өөрөө найруулагч хүнийхээ хувьд олж харж чадсан. Ингээд энэ клип маань 4 эмэгтэйн дурд хувирдаг. Магадгүй үзэгчд маань санаж байгаа бах. Нэг жирэмсэн эмэгтэй ээжийн олон хүүхэдтэй ээжийн дүрийг, нэг жаргалтай дөнгөж танилцж байгаа хайртай хосуудын дүрийг, нөгөөд нэг рок эмэгтэйн дүрийг бүтээжсэн. Ингээд нэг нь миний өөрийн дуулж байгаа хэсэг. Анх Хамброй гэд дөнгөж байгуулагдаад удаагүй байсан тэр ресторант энэ клипийн зураг авалтыг хийж байсан. Ингээд Чимэн дуу тухайн цаг үедээ Чимэн цомог тухайн цаг үедээ маш их олон үзэгчдэд энэ клипээр дамжуулж үзэгчдэд их хүртээмжтэй ийм сайн клип болж чадсан. Хүний амьдрал эргэн тойрон болдог тэр үйл явцыг энэ клипэнд тусгаж өгснөөрөө энэ клип бол олон хүмүүст их ойрхон туссан. Яг л хүмүүсийн гэр бүлийн амьдрал байдаг, хосуудын амьдрал байдаг тэр үйл явцыг тэр
үзэгдлийг харуулж чадсанараа Чим клип бол их тийм амьдралд ойрхон ийм сайхан клип болж чадсан гэж боддог. Дууны клипийг хийлгүүлнэ гэдэг бол дуучин хүнд бол хамгийн том үзэгчдэд өөрийгөө мэдүүлэх, дуугаа үзэгчдэд хүргэх, тэр дууны утга агуулгыг илүү ойрхон болгоход үзэгчдэд хамгийн ойрхон байдаг клип гэдэг маань өөр. Тэгэхээр энэ бол найруулагчийн ажил маш чухал байдаг. Бас нэг Ононбатын гаргаж ирсэн нэг зүйл бол драмын жүжигчид клипийг тоглож анх удаа. Ерөөсө драмын жүжигчид клип тоглож байгаагүй. Клип ихээр л дуучдах гэж боддог. Бүжигч бас тийм л байсан шүү дээ. Тийм учраас жүжигчдийн клип рүү татаж оруулсан эхлэлийг бол гарцаа байхгүй Ононбат хийсэн. Тэгээ би анх халуун сэтгэл тоглоод тэрнээс хойш одоо хичнээн ээжэд гаравдаа ерөөсө сүүлдээ ч одоо ээж бажиа гэж хэлдэг. Тэгээл нэг нь гуйгаад ирдэг. Тэгээл тэр нь явдаг. Тийм л байсан. Тэгэхээр зэрэг дуулахаас гадна дууныхаа утга санаа богино хугацаанд утга төгөлдөр илэрхийлж чадах тийм захиан амжилтыг их сайн бичиж тэрнийг одоо зураглалдаа оруулж ингэж үзэгчдэд хүргэж чадсанараа клипүүд нь бол амжилтанд хүрдэг байсан юм аа гэж би боддог. Тэгээд би Ононбат яг халуун сэтгэлийг үзээд би үнэхээр кино үзэж байгаа юм шиг нүднээс ингээд нүднээс гараа ямар гоё хийсэн. Тэгээд одоо тэр хүний сэтгэлийг хөдлөж чадж байна гэдэг чинь дуунаас гадна тэр зураг аваад тэр хүн жүжигчдийн жүжиглэлт найруулга тэр одоо бүх юмуд нь аюу гоё таараад тэр мөнгө тэгээд би боддгийн энэ халуун сэтгэл гэдэг дуу бас өнөөдөр хүртэл хүний яманд аялагдж байгаа нь мэдээж одоо манай Ононбатын л одоо бас хүчээ гаргаж хийсэн энэ дууг чимсэн бас нэг тийм юм болсон гэж би хэлдэг. Би бол одоо ямарваа нэг юмд одоо ингээл нэг айхтар сэтгэл хөдлөлж үүдэг ч юм уу. За энэ тийм аргаар авцсан те ийм хослол зургийн аргаар авцсан гэдгийг нууцыг мэдэх боловч яг би халуун сэтгэлийг бүр үзээд миний бүр нүдний нулимс гарч ирсэн байна. Хоёр дахь удаа тэр нэг дахь удаа би тэр дуу зохиож явахдаа тэр дуугийнх нь оронд би өөрийгөө тавиад ахыг одоо ингээ алдчихсан байгаар би тэгж бодож би тэр аяыг олж ирсэн. Эдэнтэй бас зүгээр ингээд ажиглагчийн байр сууриас ажаад хараад явах биш. Эдэнд бас бит хоёр татагдан орсон, эдний ажил татагдан орсон тийм тохиолдол бас байдаг. Тэр нь юу гэхээр зэрэг альва хөгжмийг дүрсжүүлэн харах, мөн үгийг дүрсжүүлэн харах энэ зааг ялгаан дунд гарцаа байхгүй одоо бид нэг шүлэг уншдаг байдаг юм ахад тэрийг ингээд дүрсжүүлэх ийм юм ороод ирэхээр зэрэг энэ дунд ингээд хүссэн ч эсвсэн ч татагтан орж ирж байгаа. Эрвийн хямар сэргээж үүрийн талд дахвал энгүй тэнгэр зүүнээс зэсийн өнгөөр хаяарна. Нөгөө талаар нааша ингээд хүрээд ирдний учир нь хүүгээ найз юм наануу цаанаа биехээсээ гадна нэг цаг хэлдэг. Яг тэр цаг нь ажлаа эхлэх цаг нь байдаг би дотор их олзуурхаж явдаг. Одоо нөгөө үгүйлэгдээд байгаа нөгөө хариуцлага инээ тэргээд байгаа юм чинь ердөө эндээс л эхэлнэ. Тийм ч учраас эдний ажил үйлс нь дэвжиж дэлгэрчин гэж явдаг байхаа гэж бодож байгаа. Цаг гэдэг бол нэгэнд эхлэх цагаа хэлчихэж болж байгаа юм чинь дуусах цаг нь тодорхой болчихдог. Яагаад гэвэл хүн ажлаа зохицуулаад хүрээд ирэнд хэдий ч эхлэх мэдгүй ингээд цаг алдаж исэн юм бол байдгүй учраас энэ бол бас их зөв юмар явж байна гэж боддог учраас бас эдэнтэй хамтарч ажилд нь оролцоход бол цааралаад байдгүй шалтгаан бол тэр байна. Энэ бол ерөөсөө мэрэгжлийн хэмжээнд ажиллаж гин гэж бүрэн хэлэх үндэстэй болчихж байгаа учраас наашаа орж ирэхэд хэлсэн юмд хамтраад ажиллах гэхэд бол өөрөө л ажлаа зохицуулж чадах хэрэгтэй болохоос биш миний очсон тохиолдол эндээс болоод ямар нэгэн ажил хийднэ гэсэн тийм санаа зовхон байхгүй байдаг учраас хамтарч ажиллахад бол
сэтгэл үеийг дөхөнтэй байдаг байхгүй юу. Одоо маш олон продакшн хамтлагууд байна. Гэтэл би түрүүнийг үг хэлээд байсан энэ мэрэгжлийн төвшөнд хандаж ажиллая гэсэн хүн бүхэн эдний хаалгыг татдаг байх гэхэд би огтхон зэрэгэлзэх байх. Энэ юу хэлээд энэ хүлээсийг эдний үүссэн цагаас эхлээд хоёргүй сэтгэлээр өөрсдийнхээ хөгжмийн урлагт тодорхой хэмжээний өөрийн гэсэн орон зайтай, байр суурьтай болтлоо ажиллаж чадсны том илрэл гэж би ингэж ойлгоод байна. Одоо бидний бас их тухайн үедээ шин санаа сэтэл болсон гэх юм уу? Явах цаг боллоо гэхэд ямар ч мантайчгүй шийдэл байх жишээтэй тий. Тэр бас л их сайн шийдэл тий. Тэгээд бид нар сайн ойлгохгүй. Тэгээ азар харин манай хамтлагийн дунд тэр гоё юм таараад тэгээ тэр монтажгүй хийдэг юм болохоор бас тэр статик хамжил юу ч хэлээ нэг тийм сонь багаж ийсэн. Тэгэл тэр мөрөнд хэрэглэгдээл готлын орой болж бүрийн тэндээс ингээл хэсүүлэл каранаар буугаад тэгээд тэр дууг тэр чинь монтаж үүсгэх баг минут 40-50 секундыг яаж монтаж үгүй тэгээд дүрийн дандаа өөр газруудаас гарч ирэн марцсан ингээл тэгэл өстой машин явж байхад зураг авч байгаа. За тэгээд тэр онгоцны тэр ангар дотор одоо зураг авч байгаа байдал тэр онгоц шүлжээл одоо тэр давчин доогор моогор явж тухай залуучууд залуучууд яаж мөрүүлж байгаа ингээл клип болгон өөрөө аюу тийм сенсацтай. Тийм сонин шийдэлтэй. Тэгэл дараа нь ингээл явах цаг боллоо үнэхээр бүүн болсон. Үзэгч залуучууд бүх хүмүүс үүсээ та гэж амар сэтгэлээс төглөж авсан. Явах цаг болдог клип үнэхээр гоё шийдэл. Бохоо ийм хүмүүст бол явах цаг боллоо хараслаа хоёулаа угаасаа айгүй ойрхон хийгдсэн. Үнэхээр хүмүүст бол үнэхээр нүд баясхан юм. За тэгэл мэдээж дараа нь тэр түг чагчааг байна. Бид тэр Сингапур улсад клип хийлгэсэн. Тэнд чинь өөр газар тийм зургийн зөвшөөрөл тэгэл нөө барилга объект гэл баах юм бол жүжигчдийн асуудал гэл тэн дээр хардаг нэг өвгөн гээд янзын департаменттай усуд байгаа. Тэд нар мэдрийг ингээд тэгээ бидний бас бид нар дээр гэсэн даалгаврууд ч гэсэн бас актер шний юу их гүн зодолт нь харин тэгж байгаа хоёрдугаар ангид байгаа гэхлээр нь одоо банкнда за энэ хоёрдугаар ангид ч одоо бас хэцүү юм байна даа гэж бодсон. Яг компьютер графикаар хийнэ гэдэг. Тэр үед бол график гэдэг юмыг бол Монголдо тэгж графикээр тэгж хийнэ гэдэг бол сайн яахгүй байсан л та ойлгохгүй байсан. 100% Монголын анхны 3D клип бас яг онлайн продакшн хийжсэн. Түг чаг явлаа. Тэгээ ингээ бодитын зураг авалтдаг клип нь яваад төгсөх нь болгоо төгсгөлөөсөө шилжээд тэнгүүтээ дараагийнхан клип нь одоо цуврал клип заагаар хийсэн юм да. Тэгээ 3D-гээр шууд үйл явдал үргэлжлэж яваад 3D орчин дандаа компьютерийн фантастик үйл явдал гараад бас л амар ажиллагатай клип болж ирсэн. Тэр хүний нүрийг компьютероор бүтээгээл тэр үеийн 2001 он шүү дээ тий. Тэр үеийн компьютерүүд бол одоогийнхтэй бол харьцуулшгүй байж тараа шүү дээ. Гэтэл маш их хөдөлмөр, маш их сэтгэл байсан учраас тэр бүтсэн гэж би боддог. Мэдээж одоо үзээд ингэх юм бол нэг ондоор байна. Тэр үед ингээд яг тийм графикээр анхны клип ингээд гарч ийна гэдэг ингээд үзэхлээр биднэрт бол амар гоё сэтгэлтэй байна л да. Тэгээд график клип ингээд хийжлээ. Тэгээд өөрөө их дөргөө дуутай юм дээр биднэрт их л хөөрж исэн юм да. Андал тийм дэвшилттэй тэр үед бол машинлэг, маш чанартай юм клипүүд гаргахыг зориулж ирсэн. Ерөнхийдөө тэгэл хийсэн болоонууд л дандаа хит болж ирсэн амжилтын үеийнүүд байсан. Бидний тамиртан яг ийд өсөж ирсэн, ийд амжилтын төлөө явж ирсэн тэгэл ориглон клипүүдтэй. Ер нь битэр чи их уран бүтээлээ яар хийж байгаа юм а би ингээд ийм юм хийх гэж чамд ямар санагдаж байна. Тэгэхээр гүй яг энэ хэсэг жаах юм яа энийг ингэж гэл. Тэгэхээр нэрээ эргээд би бодоод тахаар энэ атаархал гэдэг дууны одоо төсгөлийн тэр хурдлагдаг хэсгийг бол одоо бас л санаануудыг бас манай Онбат битээр ярьж исэн үе. Яг аранжлаг шүү дээ. Клип бол ерөөсө бүр болоогүй. Дуу зохиож явах хэсэгтэй. Тэгээд ингээд анханасаа ингээд нөгөө клип хийх гэж байгаа хүн нь өөрөө хөгжим рүүгээ ороод гитараа дуулалт, эмоц бүх юмудаа нөгөө хүн чинь бодоод байт юм л. Яг энэ хэсгээр нэг иймэрхүү юм байх хэвээр юм. Ингээд тэгэхээр би эргээд бодоод тахаар яг л энэ атаархал клипийг бол яалтчгүй өөрөө дотоод үрсийг харсан байсан юм байл л.
Тэгээд надаас тэг хөгжмөө шаардаад байгаа байхгүй. Тэр дуулал цагаагийн тэг орилол. Тэгээд ийм юу утчихад байгаа юм бол. Тэгээд яг өөрийнх нь данснаар хийгээд анх бид нар чинь юун дээр хэлээ нэг соёлын төвөргөн дээр нэг наадан дээр рок попын бүгд цуглдсан дээ. Атаархлыг гарч иж тоглосон. Анхны шинэ. Тэгэхэд бүгд босоод алгаад очижсэн үе. Тэгээ би тэрэн дээр их баярлаа. Ер нь бол эргээд хүмүүс бол надад бол одоо найз нар бас баяр хүргэжсэн. Энэ аюу гоё дууралттай. Үнэхээр юм бас хурдаас нэг ийм л хүлээж исэн юм даа. Тэгэл клип руу бид нар одоо орё ерөөсөө ононда продакшнтайгаа орё гэл. За зурганд орё гэл. За яах вэ? За бүгд нүцгэлэн зургад чинь та хоёр ингээ бие зурулна. Юу яриад байгаа би юу гэж үзэх юм бэ гэдгийг. Тэгэл гэж дугаа олон юм яриад байдаг. Тэгээ манай цогоо чинь загнаар бүгдийн загнаар тоглуулаад эргээл ингээл дуусчлаа. Эхний зураг дуусчлаа. Дараа нь усан баси хэрэгтэй ингээ юм да баси юмс ингээ. Тэгээ нэг баахан улаан гэрэл тусгаж байгаа л тэр дотор баахан хүн ноцолт дуулаалах юм зайд ямар утга учиртай юу ч болох гээд юм байл гэж бодоод исэн. Үнэхээр энэ тэр монтажлагтаа гараад ирэхэд энэ клип нь өөрөө яг над шиг отгор баадаг шиг цогоо шиг ийм бөмбөр гитараа өөрснөө тоглож байгаа юм. Дүрс нь өөрөө яг ингээд би осолдгүй гитараа тоглож байгаа мөртлөө тэр сураг авалт тэр бүх тэр нарийн намд тэр хүмүүсийн хөдөлгөөн бүх юм нь яг хөгжим. Тэгээд цаанаа энэ Монгол атаархал энэ тамийн тогооны үлгэр гэж одоо өста эртээр үрээсээр бид нар ярьдаг байсан. Монголчууд нэгнийгээ жоохон дээш нь хагаад орсон зулгаадаг. Дандаа араас нь ар худагаар нь муу ярьдаг. Энийг болцгоо, энийг та нар ер нь ийм ертөнцид байгаа шүү гэдэг санааг давхар өгсөн. Энэ айгуу том философи. Энэ тэгэхээр бол энэ монголчуудад зориулагдсан атаархал чамд хэрэггүй араа мандаа яаж гэнэ. Цогц бүтээл гэдэг бол ийм байх ёстой юм а гэдэг том үлгэр том жишээг гаргаж чадсанараа одоо болтол энэ атаархал дөө бид нэр энд тэнд явахд бол тоглоход маш их дуртай байдаг. Тэгээ би саяхан тэр мундаг найруулагч Балжин нэмгоо хэлжсэн энэ хурд хамтлагийн дуусан тэр клип юм. Үнэхээр тэр монголчуудыг яг тэр Монголын тэр тамийн тогооны үлгэрийг тэр чигээр энэ богино хугацаанд үзүүлж чадсан хамтлаг бол хурд клипийн ч хүртэл их мундаг болсон гэл тэр мундаг хүний амнаас сонсоход сайхан байна. Яагаад ингэж олон удаа хамтарч ажиллаж байгааг нэг үндэс шалтгаан бол ерөөсөө нөгөө бидний монголоор хэлдгээр эр хүмүүс хэлсэндээ байдаг. Яагаад гэвэл ийм хийн ийм ингэн гэдгийг яг бүрэн хэмжээгээр өөрөө биднээс илүү гоёор гэж сэтгэж өөрөө хэлснээс илүү хийж чаддаг болохоор хүмүүс дахин тэр хүнтэй ажиллахыг хүсдэг шүү дээ. Тийм учраас ажлын шаардлагаас гадна тэр хүлээсэн үүргийг маш хариуцлагатай хийдэг болохоор хүмүүс хамтарч ажиллах тэр сэтгэл нь айгүй өөдрөг байдаг учраас үргэлж дахин холбогдож ажилладаг байх гэж бодож байна. Тэгэхээр бид нартэй уран бүтээлийн хувьд бол ямар ч байдалд нөгөө нэг дүн тавь гэж ярих дунд мунд гэж ярихгүйгээр бүр хамгийн том сэтгэлийг биднэрт өгчсэн болохоор бид нар байнга Хонбаттай хамтарч ажиллахыг хүсэж байдаг. Ингээд хувь уран бүтээл дээр олон клипүүдийг хийж одоо хамтарч ажилласан, дуугийн зохиож байсан, санаатайгаар санаанд муугаар зохиогоод уран бүтээл дээр хамтарч ажилласнаас гадна бүр бодлоготойгоор нийлж байгаа том төсөлтөөр хүртэл ажиллаж исэн. Тэрнээс би онцлоод бидний хийсэн уран бүтээл бас нийгмийг одоо урайлан дуудсан, тийм их орноо хайрлах, их нийслэлээ хайрлах юм утгсан Улаанбаатар ч гэдэг юм бүх хотын дуусан. Дээрээс нь бурхан их орн гэдэг Шингисийн 800 жил ойд зориулсан том төсөл дээр ажилласан. Тэгэд олон их орны сэдвтэй дуунуудыг дуулж олон монголчуудыг бас огшооход дүрсний урлагаар ингэж уран бүтээлийг нь баяжуулж өгч ясныг бол би одоо байнга санаж явдаг. Ich höre mehr.
ийм хамтарсан том төслүүд дээр ажиллачаар дараагийн ажил нь ингээд урдныхаа давах болов гэсэн дандаа айдас байдаг л да. Тэгээд домогт 39 он гэхээр бас өөрснөө дайн үзээгүй бид нар баримт кино болон бусад мэдрэмжээр л дайныг мэдрэхээс биш тийм ээ. Тэгэхээр иймэрхүү дуу байвал их зүгээр гэдгийг Ононбат надад их сайн тайлбарлаж өгсөн. Дайн мэддэгтэй биш тийм ээ. Эцсийн бүтээгдэхүүнээ Ононбат олж харж байгаа ш. Би бол дуугаа зохиохоо л харж байгаа. Энийг клипжүүлээд ямар хөө байдалтай хүрэх гэдгийг ноноо харж байгаа учраас надад иймэрхүү өрнөлттэй дундаа ингээ гитарын соолтой тэр соолоо нь тэдэн минут байвал зүгээр гээд яг над бүр диктав болсон. Яг тэргээр нь би төсөөлж байгаад аяа зохиож өгөөд аранжировкыг хийлгээл ингээл орхисон яг үнэ хэлэх. Би тэгтээ нүүр бардам орхин л доо. Ононбат зөвхөн телевизийн одоо найруулагч Ховын продакшны даргаас гадна өөрөө рок попын хөгжимчин дуучин хүн шүү дээ. Та нар мэдэн тийм ээ дүү ямар гоё дуэт хүчтэй гарч ирж илаа тийм ээ. Нэг мэдсэн чил одоо том клип болгоод эцсийн бүтээгдэхүүн болгоод ингээл ард түмэндээ халах голны ойгоор бэлэг барьсан. Тэгэхээр үнэхээр би юу бодогдсон хэр тэр клипийг үзчихэд Ононбат маань одоо ямар сэдвэр хамаагүй уран сайхны кино хийх шаардлагатай юм байна даа л гэж бодсон. Тэр дүр сонголт тэр тайлал тийм ээ. Тэр яг л бүх л одоо киноны хууль төр дотор байгаа байхгүй. Бүх юмыг бодоод хийсэн учраас дууч ариунагаас ахвалаа, дуу суусуудаас ахвалаад сонссон үзсүүд олон хүн ойлсон тэр тусмаа энэ дайныг мэдэрсэн манай ахмадууд бол их энэ дэр их сэтгэл нь хөдөлсөн гэсэн. Өнгөрсөн түүхийн тухай уран сайхны аргаар илэрхийлж гаргасан тэр дуу дүрсчүүлэн хэлэх арга нь бол түүхэн сэдвээр ороод ирсэн энэ зүйл шиг. Тэрийг бол хүмүүсд маш талархалтай хүлээж авсан гэдэгт бол хэн ч хэрэгцэхгүй байх гэж бодож байгаа. Тэнд жижиг сажиг юм бол би ятгалал одоо зүүцэн тэмдэг медалиудаас эхлээд хүн ерөөс юм хийж хэмээж юм болох ёстой. Тэгтээ нэг онцлогны өвдөд тэнд хийж байгаа юм дээрс үнийг хийж байгаа үг авч чадаж дараагийнхандаа тэр хийж гарахгүй ажиллаж чаддаг нь бас манай Ононбатын бол их том чанар юм даа гэж ойлгож байгаа. Ерөөсөө нэг заагүй яагүй үгүй заагүй л тэр үгээд ш. Яг тэр чанар бол өөрт нь ингээд нэвчсэн. Магадгүй тэр ээж аваас заяасан тэр амин ухааны хэлтэрхий явж байна гэж би дотор ингэж бодож харж бас хамтарч орцоосоо тацал 130 бол ердөө энэ байна. Үлийг үсэгчин гэж боддог. Цасыг зарагчин гэж боддог. Дүүлүүс дууны маань клипийг Ононбатнаас бид нэр нэлээ удаан тэр юуг нь ярьсан. Яг ямар сэдвэр яг яаж хийх вэ гэх. Тэр нэлээ хэдэн санаануудаас үлдсэн яг сонгож авсан санаа нь одоо энэ болсон юм. Дөрвөн үе төр байдаг хайр дурлалын талаар энэ санаан дээр тэр үлдээд тэр клипээ хийхээр орсон. Тэгээ клипний ер нь бол зураг авалтын үе болон ер нь бүх үед нь би өөрөө хамт байгаад тэдний одоо шин Onondoff production дээр хийж байгаа тэр ажлуудад явж байгаах надад бол ер нь бахархалтай сайхан санагдсан. Тэгээ миний өөрөө хамгийн дуртай хэсэг нь тэр би нэг юм хөгжим зохиолчийн цэнгэр хувцастай өдөн биерээр нот бичээд ингэж байгаа тэр зураг надад таалагддаг. Бас нөгөө Бекхийн хоёрын нөгөө богооны буудлын дээр авсан тэр зураг надад яг энэ клипээс хамгийн онцлог гоё зургууд нь болж харагддаг юм. Өөрсдөө ингээ харахад тэр үеийн дээр үеийн тэр орчин тэр үеийг гаргаж ирсэн. Тэгээд дараа нь тэр цаг үеийн явдал нь дээр үеийнх мөртлөө одоо байж байгаа өгүүлбэр чинь бүх юм одоо манай орчин сарын үеийнхээ нэг болж харагдаж ирсэн. Тэрүүгээрээ бол одоо яг л мэрэгжлийн төвшөнд яаж хийдэг вэ тэрийг бол их өөрөн бүтсөөр бодтой реалны тийм югаар гаргаж ирсэн.
жүжигчдийн тоглолт, тэр зураг авалтын, тэр арга барил, тэр орчин бүрдүүлж байгаа гэрэл, тэр ерөнхий тэр колорит өнгийг бол айгүй өвөрмөс гаргаж ирсэн. Яг энэ үйл өстөний клипэн дээр зориулж хувцсан хүртэл ингээд хийгдэх шаардлагатай байсан. Тэгээд хувцснуудын захиалгаар хийгдэж одоо шинэ үеуд дээр нь тааруулаад бүгднгийн захиалгаар хийлгээл нэг тоо хамтлагийн маань зүгээс бид нар бол сэтгэл өндөр байгаа. Клипнес on the production дээр сэтгэл хангалуун байгаа бидний зүгээс. Сайхан клип хийж өгсөнд талархаж байгаа. Амьдрал гайхамшигтай, амьдрал өнгөтэй, амьдрал тун гайхамшигтай, амьдрал амттай, ахыгаа дэлхий дээр буулгаад байлгээд нэртэй юм дуу. Богнохон дууны хувьд бол сонирхолтой дуусан гэж би боддог. Үгний хэллэгний ч хүмүүхэн янз янзын өөрсдөө яаж бууснараа хүлээж авахар тийм өгтөд дуу гэж боддог. Надад бол энэ үгнэг таалагддаг. Ахыгаа дэлхий дээр буулгаад байл. Энэ дууны санаа зохиолыг онон бүтээр бас нэлээд олон ингэж орой өнгөрөөж ярьсны эцэст тэр дууны маань санаа төрсөн. Тэгээд санаа нь бол надад аяг таалагдсан. Ямар гэхээр одоо цаг үеэс дөрүүдийг бурхан болцсон энэ рок опын одууд Freddie Mercury, Whitney Houston, John Lennon, Michael Jackson дөрвийг сонгоод тэгээд энэ дөрвөн маань ямар их зэрэг дэлхийгээс дээр гарцсан тийм үү. Тэгээд дээрээс одоо шинэ бидний буулгаад өгөөч гэдэг байгаа юм шигээр тийм маягтайгаар тийм клипнийхаа санааг буулгаад ингээд хийя гэж бид хооронд ярилцсан. Тэгээд надад бол бас аюу гой таалагдсан юм. Энэ санаа бол онбатын санаа байсан. Надад таалагддаг хамгийн дуртай клипний маань нэг нахагаа дэлхий дээр буулгаад байлгсан дууны клип болж чадсан. Эмоцоор хэрвээ хэлвэл нэг алхмаар биш 20 алхмын урдаас явсан байх. Тэгээ хоорондоо ойртож байгаа байх. Тэгээ одоо 5 алхмын өмнө явна уу, 3 алхмын өмнө явна уу? Юу ч л болсон буцаад үзэгчдээс доош нь бол ороогүй. Үнэн чанартай энэ технологийн болон энэ чадвар бол яг тухайн үеийнхэн 90 одоо хэдэн он чимтэй үед бол 20 алхмын өмнөөс өгтөж авсан байхгүй юу? Тэгэхээр энийг тэгж ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ бол том одоо үйл ажиллагаа. Ер нь бол ийм урлаг хийдэг улсууд чинь улс төрчид байдаг шүү дээ. Зүгээр өөрсдөө улс төрч гэж хэлдэггүй. Улс төрийн тухай ярьдаггүй. Зүгээр л ажиллаад хийдэг байхгүй, урлагаал хийдэг. Тэр нь улс төр байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл нийгмийг авч явдаг. Явж улс төрчид урлагийнхнаас улс төрийг сурдаг байхгүй юу? Тэгсээр нийгэм байсан цагтл сэтгэгчт нь урлаг сэтгэгчт нь төрүүлж байсан. Тийм учраас бид нар үүдийн зөвхөн энүүхэн хаяанд байгаа орос гэтэл Толстой, Пушкин, Достоевский, Чайковский эдгээр чинь тэр язгууртнуудаас тэр төрийн түвшиндээс хамаагүй өмнө яваад байхгүй юу? Одоо өнөөдөр хятадын Кунц, Сүнц, одоо хинтхийн Нагаржуна одоо хин байдаг. Тухайда Кант гэдэг юм уу? Гегел эдгээр чинь Гитлерээс төрөнд байхгүй. Гитлер чинь Гегелээс сурч байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ оюун санааны улсууд чинь бол үнэхээр хариуцлага үүрч явдаг. Улс төрчдийг төрүүлдэг, сургадаг, хүмүүжүүлдэг. Тэгээд тэд нар улс төрөөр дагна хийдэг. Бид бол мөнхийн улс төр нийгмийг зохицуулах гэж. Яах гэж Ононбатын юу хийдэг? Клип хийдэг. Өөрөө телевизээр үзээд баясах гэж хийдэг юм огтгүй шүү дээ. Хүмүүсийг өсгөх гэж байгаа байхгүй юу? Өсгөх гэж байгаа бол улс төр нийгэм. Ямар ч асуудал.